Өнөөдрийн энэ хурд мөн ассоциацийн төлөөллийг оролцуулсан явдал бид талархал илэрхийлье. Мөн төрийн бас байгууллага та бүхэндээ ялангуяа Наранбаатар тэргүүтэй хамт олонд бас Монголын барилгын ассоциац байгуулагдсан цагаас эхлэн энэ барилгын бизнесийн орчин илүү ил тод шударга нээлттэй барилгын бизнес эрхэлдэг хүмүүст ээлтэй болгохын төлөө ийм эрхэм зорилготой ажиллаж ирсэнийхээ хувьд бас би дэмжиж ажиллаж ирсэн. 20 оны бас хүнд үе байлаа. Энэ үед бид бас уулзаж өөрсдийнхөө мэргэжлийн туршлагаа солилцож, хууль зүйн тусалцаа үзүүлж, мөнгө санхүүгийн тусалцаа үзүүлж ирсэн билээ. Монголын барилгын зах зээл хөгжлийнхаа жамаар тэлж өнөөдөр энэ сууж байгаа компаниуд бас шинэ залуу компаниуд их олноор төрөн гарсан байна. Түүгээр барахгүй энэ хөдөө орон нутагт манай барилгын салбарын шинэ компаниудын үе эхэлж байгаад бид өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хөдөө орон нутаг, хотын хөгжлийн тэнцвэрийг хангахад энэ бол чухал их үүргийг бий болгох ийм боломж Монголын барилгын салбарт ирж байна гэж бид ингэж харж байгаа. Салбарын хууль эрх зүйн орчин за салбарт байгаа өнөөдрийн та бүхний ярьж байгаа маш олон асуудлууд бий. Энэ асуудал дээр Монголын барилгын ассоциац 3 жилийн өмнө стратегийн төлөвлөгөө хийж нийт 1400 зах зээлд оролцогч төрийн байгууллага, бизнес эрхлэгч, олон нийт хэрэглэгчдийн дунд мэргэжлийн судалгаа явуулж мэргэжлийн байгууллагатай хамтран ажилласны үндсэндээ 1470 асуудал байна гэж бид гаргасан байдаг. За өнөөдөр энэ төсвийн хүндрэлт бий болж байгаа, төсвийн зөрүүтэй байдал бий болж байгаа, энэ нормтой холбоотой өдрөө болгон тулгардаг асуудлууд, энэ тусгай зөвшөөрөлтэй холбоотой өнөөдрийн орчин энэ бүгдийг бол бас 2 жилийн өмнө бид судлаад гаргасан. За үүнийхээ дагуу ассоциац бол энэ ажлуудыг хэрэглээд өнөөдрийн ажлуудаа төсөлжүүлэх замаар гишүүдэд идэвхтэй оролцуулах замаар энэ асуудал дээр шийдэл гаргах замаар төрийн байгууллагатай хамтарч ажиллах зүйтэй маа гэсэн юм ажлын арга барилыг тогтоод ингээд ажиллаж байна. За мэдээд ажиллаж байгаа хугацаанд бол бас амаргүй байна. Хүмүүсийн оролцоо бол одоо Наранбаатар тэргүүтэй энэ байгууллага шиг бас төдий болгон байхгүй байгаа гэдгийг нэмээгүй ярих зүйтэй. СЭД бол ажил удаан болгож явж байгаа. За бид бол одоо энэ асуудлыг өнөөдөр ийм сууж байгаа хүмүүс одоо барилгын ассоциацийн заавал гишүүн болох ч юм уу, барилгын одоо барилгчдын холбооны заавал гишүүн болох бол албатай бус. Харин бид тодорхой асуудлууд дээр төвлөрөөд үнийг төслийн одоо менежментийн арга зүй гэж ажил явуулах зөв арга зүйгээр шийдлээ боловсруулаад хууль эрх зүйн орчин болон одоо мэргэжлийн төвшөнд нь асуудлаа боловсруулаад явхад төрийн байгууллагууд түүний доторх хууль тогтоогчдод асуудлыг хүлээж авч шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэдгийг бид бол олж харсан гэж үзэж байгаа. Тийм учраас та бүхнийг илүү бид бүхэнтэй хамтарч ажиллана гэдэг үнэ найдаж байгаа. За энэ тасанд хэлэхэд ассоциацийн хувьд бол бас давуу шин чанарууд байна. Энэ юу гэхээр яг энэ ассоциацийн нийт одоо гишүүдийн 70% девелоперууд буюу төслөгжүүлэгч байгаа. Та бүхэн өөрсдөө мэдж байгаа, өөрсдөө ч бас төслөгжүүлэгч нар энд байна. Төслөгжүүлэгч нар гэдэг бол барилгын шав тавих газар худалдан авахаас ахуулаад барилгаа санхүүжүүлээд бүрэн бариад, дуусаад, борлуулаад сүүлд нь татвараа төлөөд, банкнд зээлээ төлөөд ингээд явуулах энэ процесс үйл ажиллагааг өөрсдийнхөө компаниараа, өөрсдийнхөө хөрөнгөөрөө ингэж тэнцэн тавьж эрсдлээ үүрчилдэг юм усуу байгаа. Тийм учраас барилгын салбар гэдэг бол их олон тоглогч нар, олон оролцогч нарын ийм нэгдэл учраас
бид бүхний хамтын ажиллагаа илүү чухлаа гэдгийг дахин хэлхийг хүсэж байна. Хоёрдугаар ассоциацийн хувьд бол ФАПК буюу зүүн намхлын орнуудын гэрээлэгчдийн холбооны гишүүнээр сүүлийн 6 жил ажиллаа. Энэ жил хуралд нь бас миний биес оролцлоо. Удирдах сүрлийн гишүүнд нь сонгогдлоо. За бидний нэг боломж бол энэ гэрээлэгчдийн холбоонд өнөөдөр дэлхийд дээр хамгийн том контрактораар энэ үүргийг гүйцэтгэж байгаа. Бүгднээр Солонгос улсын одоо энэ барилгын ассоциацаас ахуулаад Япон, за тэгээд Тайван, Малайз, за биднээс хөгжиж байгаа одоо Непал, одоо Индонез, за Индонез бол бас илүү хөгжилтэй. Ийм олон холбоотой нэгдэл учраас энэ холбоотод бол бий болж байгаа туршлага, за өнгөрсөн одоо түүхэн туршлагууд, түүхэн одоо сорилтууд яг ижлэх байдаг юм байлээ. Тухайлбал энэ төсвийн хөрөнгөөр одоо энэ зөрүүн дээр бүгд одоо ковидын үед бол бас ийм хүндрэл учирсан байгаа. Энэ туршлагуудаа бол нээлттэй хуваалцж байгаа. Бид нар л одоо олон 10 одоо энэ юугаар явуулж байгаа. Тийм учраас энэ хаалгыг бид нар бас идэвхтэй ашиглах хэрэгтэй юм байлээ. За энэ хурлууд бол бас энэ 6 сар Монгол улсад бол болох юм аа. Ингээд та бүхэндээ ажлын их өндөр амжилт хүсье. Хасах 30-аас хасах нэмэх 30-ийн хоорондох энэ байгаль цаг уурын хамгийн барилгыг шалгах хүчтэй ганцхан дэлхийд лаборатори болсон Монголын нөхцөлд энэ барилга бүтээн байгуулалтыг нуруунд дээр өөрж өөрсдөө эрсдэл үүрж ингэж яваа та бүхэнд эрүүл энхийг хүсье, хамтран ажиллахыг хүсье, та бүхэн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Баярлалаа.